тэгж төгсөх нь гэдэг чинь тэрнээс өөр яаж төгсөх юм бэ? Өөр үнэхээр гоё ясан. Humor сайтай. Тэгээ нөгөө Оскар аваад ингээд зураг авсан байдаг та. Тэр мөрнээс нь харахад угаасаа л за окей энэ хүн угаасаа ийм амар сэлийн юм хийдэм байх. Тэгээд ер нь тэр нь айгуу гоё ийм өнгөцгөн харагдаж байгаа хэрнээ цаанаа ингээд айгуу агуулга их өндөртэй. Сайн байцгаана хүмүүст үзэгчтэй. Тишин дэлгээс болон 107.5 хүүхэд радиогоос хүрдэг кино бидний өнөөдөр нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн хүүхэд хөтлөгчөөр нэг нам болон мөх чирнэр байна. За тэгээд өнөөдрийнхөө нэвтрүүлгээр хоёлаа 2019 оны Оскарын шилдэг сэдвчилсэн зохиол төрөлт шагнал хүртсэн Jojo Rabbit буюу Jojo тулааг киног ярих байгаа. Yes, Jojo Rabbit. За Jojo Rabbit киноны хувьд болонгот ер нь бол дэлхийн 2 дугаар дайныг хөөрхнөр харуулж чадсан цорын гац кино гэж би бодож байна. Яг дэлхийн 2 дугаар дайныг хөөрхнөр харуулаг үл дээ. Тэгээд Хитлерийг л хөөрхнөр харуулсан. Тэгэл яг юм гэгээлэг талаа яг мэдээч айгу бараан талыг ингэж хөндөж dark comedy-гаар харуулжлаа юм л та илгэлж. Гэхдээ яг нэг юм үцгэд юм стресстэй байх юм байхгүй. Өмнөөс нь одоо 2 дугаар дайны үеийн өөр кинонуудыг бодлоо. Чиний хэлж байгаа санаа чинь юм шүү дээ. Нөгөө саарл айгуу нэг өнгө тавилтны юм саарл тийм нэг юм бүрэн хүнийг юм бүрхий их юм уу те. Яг юм дайн гэж амар зүйл байдэн шүү гэж. Яг энэ ч гэсэн тийм л зорилттой кино л та. Гэхдээ ер нь нэг тийм арай өөр замаар тэр зорилтондоо хүрээд хамгийн амар тэр зорилтоо бүр ингээд 100% биелүүлж чадж байгаа кино юм. Тийм. Ер нь айгүй тийм өнгөлөг дайны кино үзэхэд бол амар сонирхолтой байсан. Jojo Rabbit ч угаасаа 19 оны Оскар ч амар исэн шүү дээ. Хамгийн шилдэг жил байсан байна. Тэгэхээр гоё байсан. Тэгээд тийм болохоор л ер нь ганцхан Оскартай баярсан. Гэтэ айгүй гоё байсан. Гэтэ би тэр nominated болоод тэгээд Оскар авсан гэдэг нь мэддэг ч гэсэн ингээд ерөөс үздэггүйсэн байхгүй юу? Тэгээд сайхан ингээд кинонд зориулаад нэр Jojo Rabbit-ийг бит хоёр комментэнд ингээд suggest хийгээд бит хоёр ярьсан байгаа. Тэгээ анхны захиалга кино болсон амар баяртай байна. Тэгээд бас манай захиалга өгсөн үзэгч маань жоох удаан хүлээсэн баг. Тэгээд уучлаарай. За тэгээ бит хоёр хэцэж ярьж байна. За ингээд ер нь гоё байсан. Тэгээ Taika Waititi гээд Шинэ Зеланд найруулагч найрлсан байлээ шүү дээ, тий. Тэгээ өөрөө мэдээж Хитлертэй тоглосон. Тэгээд өөр хэлсэн байлээ шүү дээ, нөгөө ингээ what a better way to they say Hitler is a ridiculous than having a Brown James guy play him like a fool. Ер нь ингээд өөрөө нөгөө Самон Полинезийн гаралтай хүн шүү дээ. Тэгснээ хагас иврээ. Тэгснээ Гитлерийн дүр тоглоо. Тэгээд бас өөрөө яагаад Гитлерийн дүр өөрөө тоглосон юм бэ гэсэн чинь нөгөө Гитлерийн дүрд өөр жүжигч авч болох, өөр цагаан арьстай жүжигч авч болох байсан ч гэсэн нөгөө хэрвээ Гитлерийн дүр тоглож байгаа юм бол тэр жүжигчнийхээ ирээдүйн карьер, ирээдүйн нөгөө рейтингд нь муу сөргөөр нөлөөлж магадгүй гэж үзээ. Тэгээд өөрөө тоглохоор шийдсэн байлаа. Золиос одоо эрсдэл гарахгүй байх үдээс. Вау. Тий. Ягаад сэдвчлэн зохиол төрөлд шагнал авсан бэ гэхээр мэдээж ойлгомжтой. Романоос сэдвэлсэн. Кристин Люнесин гэдэг зохиолчийн Caging Skies гэдэг роман дээрээс сэдвлээд хийсэн байлаа. Гэхдээ яг номыг уншиж байгаагүй ч гэсэн романоос нэлээд олон зүйлийг өөрчилсөн гэж хүмүүс их ярьд юм билээ. Тэгээ нөгөө роман бас айгу dark байж байгаа. Тэнийг болохоор юм юу болгоцсон мэт шүү дээ. Жохон юм сэлийн. Тэгээд Taika Waititi найруулагчийг угаасаа мэдж байгаа хүмүүс Taika Waititi чинь хамгийн их алдартай кино нь юу шүү дээ. Яг Jojo Rabbit гэж болно л да. Гэхдээ Thor Ragnarok-ыг найруулсан шүү дээ. Thor-ын 3 дугаар ингээ. Thor Ragnarok бол баг бүх цагийн хамгийн шилдэг супер хатартай кинонуудын нэг зэ. Тэгээд Thor чи ингээд Norse mythology ингээд Норвегийн домгийн ингээд викингчүүдийн амар аянгийн бурхан байгаа шүү дээ. Тэрийг Taika Waititi стилээр үзнэ гэж бодох. Тэгэхээр гоё байна. Хизээ гарч ирсэн. 17 онд гарч ирсэн. Тэгээд 2 жилийн дараа Love and Thunder гараад фейлдсэн үү те? Үгүй шүү дээ. Love and Thunder ч 22 онд гарсан. 22 онд гарсан. Love and Thunder-ыг бас Taika Waititi найруулсан ч гэсэн хитрхи Taika Waititi-лэг болоод тийш дээ. Хүү энэ ч Marvel-ийн найруулагч байсан юм уу? Хоёр найруулагчийн фильмографины үзээгүй юм шүү дээ. Тийм үү. Ямар ч гэсэн Marvel бол хоёр. Тэгээд Thor-ын дараагийн ангийг Marvel удирдлагууд ер нь Taika Waititi-г найруулахгүй гэдгийг мэдээч. Угсаа тэр нь ч зүг баха. Аха. За тэгээд киноныхон плотыг хальт урдах хэрэгтэй хоёлаа. За киноны плотын хувьд Jojo гэдэг 10 настай герман хүүхэд байгаа. Тэгээд нацист үзэлд автцсан тохиолынхаа мэдээч жам ёсоор тэгээд төсөөллийнхээ найз Надалф гэдэг. Тэгээд ээж нь нэг еврей охиныг гэртээ нуугаад тэгээд тэр нь еврей охинтой танилцаа тэгээд цааш нь үйл явдал өрнөж байгаа. Тэгэхээр ер нь их
ийм одоо heart warming гэж ярьдэн шүү дээ. Сэтгэл дулаахан үзэхэд яг ингээд үзэж байгаагүй хүмүүстэй л ингээд сонсоход угаас амар сонзоо ингээд гитлерийн тухай кино үзчихэж ингээд сэтгэл дулаахан үзэхэд тухтай гэд яриад байгаа. Тэгтэл үзэхэд тухтай үнэхээр зугаатай кино ядчих жахад амар зугаатай. Тэгээд кино авсан газар нь айгуу гоё исэн шүү дээ. Тэр нөгөө Чехийн нэг тосгонд бичсэн юм байлээ. Тэгээд ер нь бас киноноос хамгийн онцлогтой шин болохоор эхлэл нь амар гоё исэн шүү дээ. Тэгээд төгсгөл дээр нь би баг яг ойлгосон. Үнэхээр ёо Хитлертэй 2 дугаар дайны киног тэгж төгсөх нь гэдэг чинь тэрнээс өөр яаж төгсөх юм бэ? Үнэхээр гоё исэн. Тэгээд Taika Waititi найруулагч өмнө найруулж исэн нөгөө The Hunt for the Wild People лөө. Нэг кино байдаг аахгүй тэрийг би үзчихсэн. Ямар ч байсан тэр бол амар гоё кино заяа. За. Яг энэ юутай төстэй кино. Jojo Rabbit-тэй. Тэгээ мань хүн яг миний бодлоор нөгөө ингээд одоо хит ийм одоо тоормоор гээл яриад байгаа шиг ийм блокбастер кино хийгээд байгаа шүү дээ. Яг Jojo Rabbit ч гэсэн блокбастер болцсон л таа сүүлдээ. Гэхдээ ер нь ингээд блокбастер кино хийхээс илүү өөрөө яг ингээд хиймээр одоо энэ кинонуудыг ч юм бол ийм эрх чөлөөтэй хийж бол нэг чадахгүй шүү дээ. За. Тэгээд том газар продюсер. Тэнгүүд The Hunt for the Wild People тэгээд ингээд Jojo Rabbit инээдрэгээд өөрийнхөө яг юм брэнд болсон найруулгын хэм маягаараа ингээд эрх чөлөөтэй яг өөрийнхөө хиймээр байгаа юмаа ингээд дөрвөлжлүүлээд хийх юм бол дахиад ч Оскар авахыг үүсэхгүй байхгүй. Taika Waititi бол үнэхээр гайхалтай найруулагч. Тэгээд юу ер нь өөрөө тийм айгу humor сайтай. Тэгээд нөгөө Оскар аваад ингээд зураг авалцсан байдаг та. Тэр мөрнээс нь харахад угаасаа л за окей энэ хүн угаасаа ийм амар сэлийн юм хийдэм байх. Тэгээд ер нь тэр нь айгу гоё ийм өнгөцгөн харагдаж байгаа хэрнээ цаанаа ингээд айгу агуулга их өндөртэй. Тийм айгу олон агуулга яасан ер нь юм нэрлэгдсэн гэсэн. За тэгээд Taika Waititi-гийн What We Do in the Shadows гэх кино байдаг хгүй юу? Нөгөө Nosferatu-гийн пароди юм уу бараг нэг тийм кино байт юм. За. Тэрийг тэгээ би нэг хальт үтсэж бүр үнэхээр татаад юм билээ. Тэгээд тэр бол ямар ч юм нийгмийн ямар нэг dark comedy-гаар илгэлсэн юм байхгүй зүгээр л pure comedy. Юу Bart шиг юм уу? Бараа за бараг л. Гэтэ ер нь бол Taika Waititi-гийн кинод амар гоё. Тэгээд сонирхолтой факт гэх юм бол киноны төгсгөлд явдаг дуу байдаг шүү дээ. Тэр болгонгууд David Bowie-гийн Heroes гэдэг амар гоё дуу байдаг шүү дээ. The Perks of Being a Wallflower-ийн төгсгөлд тавьдаг. Тэр дууны герман хэл дээр дуулагдсан байсан юм. Бас Beatles-ийн герман хэл дээр дуулагдсан дуунуудыг харин ер нь Taika Waititi гэтээ герман хэл дээр яг сонсоход бол нэг сонсохдохгүй байна. Харин тийм. Би бас эндээс нэг юм анзаарсан. Нөгөө Sphinx Kids чинь бас Дэний тухай кино шүү дээ. Тэнгүүдээ David Bowie-гийн Modern Love гараад тэгээд амар бүжгэлдэг. Тэгээд ер нь David Bowie чинь ер нь айгүй тийм инфлюенс. Тэг хүчтэй юм уу? Тэг нэг дуунууд нь сүнстэй юм болов. Тэгээд тийм болохоор ингээд нэм яг ийм сэтгэл хөдлөх хэсгээр тавьчингуу тэр нь ингээд амар гоё ингээд гоё цогцдог. Яа, би David Bowie хата хааштай. Тэгээд ер нь гэхдээ яг ингээд David Bowie-гийн яг юм дуунууд сайн кинонд амар юм тохироод идэг юм шиг. Эсвэл David Bowie-гийн дууг тавьчихаар сайн кино болчихдаг юм шиг. Тийм юм их яваад байгаа шүү дээ. Яг ингээд миний бодлоор зөвхөн ингээд хүмүүс амар юм инфлюеншл гэж ярьдэн шүү дээ. David Bowie ингээд өөрөө дуунуудаа ихтэй амар юм зүрхнээсээ хийдэг. Яг ингээд хизээч мөнгө одож хийж байгаагүй өөрөө амар юм юник хүн шүү дээ. Амар юм өөр нуц гажиг хүн шүү дээ ер нь бол. Тэгээд тэр нь ч гэсэн ингээд яг ингээ өөрөөрөө байхад нэг тусалдаг. Тэгээ кинонууд дээр ч гэсэн тэр нь амар юм одоо relatable боёо нөгөө юм дүүцүүлэхэр их юм. Амар юм хань болдог. Гол дөрөв. Ер нь хань болохаа. Тийм. Тэгээ Taika Waititi ярьсных юу юм л ч тийм. Сад нөгөө Хитлерийн костюм өмсөж байгаа штэ яалтчгүй. Тэрэн дээрээ зүгээр нөгөө хүүхдийн Хитлер яаж эсвэл тийм костюм өмсдөгс. Ерөөсөө ямар ч тийм судалгаа хийгээгүй шууд зүгээр л игээд өмссөн. Харин тийм. Гэхдээ тэр нь угаасаа тэгээд шүүмжлээд чих нэг шаардлага байхгүй. Угаасаа зорилго нь тийм. Одоо ингээд Jojo Rabbit-аас яг үндэ алдаа олж харахад амар хэцүү байхгүй юу? Алдаа нь баг нөгөө киноныхоо нэг хэсэг юм шиг үү? Ямар. Тийм, ер нь бол тийм. Алдаа байсан ч гэсэн зүгээр ингээд яа тий хаяач тий гэж. Би ингээд өөр кинон дээр ингээд юу үзэхдээ ингээд алдаа малдаа бол олж харна шүү дээ. Энэ ингэсэн байна, тэгсэн байна гэх логик алдаа ч юм. Ингээд Taika Waititi-гийн Jojo Rabbit дээр болонгуудаа ингээд хичнээн том алдаа байсан ч гэсэн за хаяач тэгж болохоор алдаа байгаа байхгүй. Ягаад гэвэл кино нь өөрөө тийм сайн, тийм гоё нэрхтэй, тийм хайр хүргэсэн кино болохоор. Тэгээ нөгөө киноных нь
дим угаасаа ийм хүүхдийн сэтгхүү байгаа штэ. Тэгэхээр ингээд Tiger Waititi ямар сайн найруулагч гэдэг ингээд харж болж байгаа байхгүй. Одоо хоёрдугаар дээр нэг хүүхэд ямар өнцгөөс харах уу гэдгээс яг хийсэн байгаа байхгүй. Ээж нь ч гэсэн тэрний ингээд хүүхдтэйгээ тоглоод тэгээд тэр жив охин ч гэсэн ингээд амар зовж байгаа ч гэсэн ингээд тэгээд ярьж магаал. Тийм ер нь тэгэл Captain K-мэй те бүгдээрээ ингээд амар нийтдээ гэтээ бүгдийг яг хүүхдийн өнцгөөс харуулсан. Гэтээ яг тэдний хойно амар их зовлон байгаа. Одоо ч гэсэн ээж нь ингээд тэгээ амар олон юм хүслэл байгаа шүү дээ. Миний ойлгосноор ээж нь нөгөө юу байсан уу? Юу. Би хэлж байсан. Гүү шүү дээ. Оо тийм үү. Тэгээ Captain K яагаад тийм амар сайн найрлцдаг юм? Captain K-ээс. Тэрнтэйгээ юу? Тийм нөгөө төсөл. Юу вэ? Гоёстэй. Тэг Captain K буюу Klitsendorf гэдэг тэр ч ямар цалтай байлаа. Captain Ахмад. Ямар ч байсан Ахмад Klitsendorf болгон. Ахмад Klitsendorf болонгууд ингээд эхний киноны хагас дээр бол нэг юм жоохон дургу үргэсэн маягтай юм шиг. Яах гээд байгаа лайвэ гэж бодохоор тийм дүр байгаа мөртлөө ингээд киноны төгсгөл дээр бол бүр үнэхээр яа бро you are thriller. Үнэ. Ингээд бас л нэг наци байгаа байхгүй. Гэхдээ ингээд гоё наци. Тий common sense-тэй найз байгаа байхгүй юу? Йоо. Тэгээд Klitsendorf ч угаасаа манай эдэг авардаг үстэй. Авардаг. Тэгээд нөгөө бүгдийг нь авардаг шүү дээ. Бүгдийг авдаг байхгүй. Яа. Нөгөө гэрт нь орж ирээд нөгөө герман еврей охиныг хайдаг шүү дээ. Хайлтла гэдэг. Тэрэн дээр Klitsendorf яг нөгөө охин байгааг нь мэдчихэд байгаа мөртлөө тийм хүмүүстэй байхгүй гэлцдэг. Нөгөө тэрхтээ амар инээтэйсэн юмсан. Тэр нэг хоёлаа тэрийг YouTube дээр оруулж болохгүй. Харин тийм ээ. Бандуулна шүү. За тэгээд Tiger Waititi-гийн хувийн үзэл баримтлаас жоох яргад арьс өнгө үндэсний ялгаа үнэт зүйлсийн тухай хошигнолоор дамжуулан хүргэдэг. За тэрүүгээр хүмүүсийн ив нэгдлийг олохыг зорддог ч гэсэн зарим хүмүүсийн игдүүцлийг хүргэдэг бол уучлаарай гэж нэг удаа хэлчихсэн байдаг. Яг надад бол ийм найруулагч аягүй хэрэгтэй л байна. Уусаа өөрөө аягүй сайн найруулагч. Тэгээд ер нь гоё юм. Тэгээд амар сайн жүжиглэлтэй харуулж байгаа тамтигаас хэрэгтэй. Тийм ээ. Тийм. Сая угаасаа нэг 21 онд Free Guy билүү 22 онд ч билүү нэг тийм Ryan Gosling-тэй балаа Ryan Reynolds-тай нэг балаа. Тоглолцсон байлоо. Тэрэн дээр тоглолцсон байсан шүү дээ. Ямар ч продюсер найруулагчийн өөрийгөө авахгүй, зохиолч өөрийгөө авахгүй зөвхөн тоглолцсон. Нэг илгийн дүр тачаад байгаа. Яа. Яг ч тийм угаасаа өөрөө илгийн ч тэгэл. Tiger Waititi-г харахаар угаасаа яг нэг монгол үгний нэг орчуулгын амар гоё бодог. Энэста сайхан гар шүү. Тийм байгаа. Марцсан юм шүү. Мэдгүй ямар ч байсан сайхан гар. Марцсан гэдэг үг тохирохоор л. За тэгээд зөвхөн Оскараар юуны Jojo Rabbit киноны бүхэл бол зогсоогүй. BAFTA, WBJ, Critics' Choice зэрэг олон том аварцуудаас Монгол ер нь бол зөвхөн Оскар том байгадаг болохоос Америкт эдгээр бол ялгаагүй амар том авардууд байд юм билээ. Ялангуяа Critics' Choice юу том байдаг хаа. Critics' Choice буюу одоо нөгөө яг жинхэнэ шүүмжлэгчдийн үнэлгээгээр өгж байгаа. Ямар ч тийм танил тал байхгүй, ийм найраа байхгүй, цэвэр шүүмжлэгч хүн чиний бүтээлийг үзээд за энэ өстой гоё кино байсан байна, сайн кино байсан байна, эсвэл муу кино байсан байна гэдээ үнэлж байгаа болохоор Critics' Choice үнэхээр чухал. Тэгээд Critics' Choice нэр дэвшээд чангалсан байгаа. Тэгээд гол дүрийн нөгөө манай хүүхдээ штэ. Би буруу санааг болцоо. Эсвэл буруу санацсан болов. Юу штэ. Нөгөө debut movie байсан гэж. Debut movie тэгээд дээрс нөгөө тэрүүгээр алтан бөмбөрцөгт нэр дэвшсэн штэ. Миний бодоор бас нэрд гараагүй хүүхд жүжигчд одоо хүүхдүүд тоглуулсан амар зөв сонголт байсан болов гэж бодсон. Scarlett Johansson. Жүжигчин хүүхдүүд. Юу нөгөө бас нөгөө Archie Yakins лөө нэг Yorkie-д тоглож байсан. Тэгтээ угаасаа бүр шал хөөрхөн байгаа тийм бүр нэг бүр яагаад ч тийм хөөрхөн байдیں۔ Бүр нэг цаанаасаа амар хөөр. Тэг нөгөө сүүлд ингээд энэ Дан дуус баг ярьж байгаа юм нөгөө дан дууссан шүү дээ. Манайха ирээ гаргаж ухааны мэр. Амар хөөр. Яг нэг юм хорхоц чаргүй. Харин тийм. Энийг цаасаар ийзээ юм бэлээ. Тэгээ яг хоо ингээд гэхдээ энэ юу яагаад гүйх амар хэцүү. Юу нэг хэцүү. Тэгээд ер нь яг team innocent буюу гимгүү team хүүхдүүд ингээд тухайн үедээ дайны золиос болж исэн, зөндөө болж исэн гэдгийг л юм цаагаараа харуулдаг байгаа юм л та. Тэгээд нөгөө ихний цуслан явдаг хэсэг байна шүү дээ. Тэрэн дээр хүртэл нөгөө бөөнөрөө нийлж ном шатааж матагаад нөгөө еврей хүмүүс юм байдин гэснээр самбар дээр нэг чөтгөр зурж үзүүлж тэр мөн одоо яаж байгаа.
Хөөе гэхдээ угаасаа ялтч пропагандагаар ингээд бүгдийг ингээд угаажсан та нар бодол ингээд хамгийн дээд үндэстэн. Тэгээд энэ бол бидний дайсан ингээд чөтгөр те хүн төрлөختөнд байх ёсгүй зүйлүүд гээд угаасаа тэгсний үндэстэн дээр л ингээд амар нэгдээд бүгдээрээ тэр хүнийг ингээд шүтэн бишрээд тэгээд өөр өнцөг харуулахгүй тулд номнуудаа ингээд шатажсэн л ах л та. Тий. Яг хэцүү. Тэгснэ ингээд Taika Waititi болохоор ингээд ном шатааж байгаа эсхийг амар хайлээ эсэг болгож харуулаар. Одоо чинь бүх дэвтэр бол амар хэцүү байдаг штэ тий. Тэгсэн чинь энэ болохоор яа тэгээд бас хамгийн гоё юм нөгөө эцэст нь нөгөө Жожо гол дүрийн Жожо хүү маань Гитлерээс салж хагцаад Гитлерийг цөмөө шөглөөд одоо надад чиний эрг байхгүй заяа гэдэг одоо ер нь бол дахиж пропагандад автахгүй гэдгээл хэлээд байгаа юм уу та. Тийм. Одоо энэ гэдэг анаас хүмүүцсэн юм тэр нази гэдэг юм хүмүүцсэн болохоор ингээд хажууд нь байнга тэр нэгээ прешер нь явдаг. Тэгэл ингээд явж байгаа л окей. Баяртай. А би хайр дурлалыг сонгоч чинь. Тийм шүү дээ. Найз өхөнгөө хэлэх та найз өхөн гэсэн чинь амар ядаж нөгөө хэлдэг шүү дээ. Одоо та найз өхөн зүгээр явуулах юм шүү гэсэн чинь нөгөө найз өхнөө алдах гад ээжигээ алдцсан аавыгаа алдцсан хүн чинь найз өхнөө тэр хүнийг алдаад ингээд болохгүй басаа. Гэтэ төгсгөлтийн нь бол тэрээ би бинээс хаацгүй гэдгийг сайн харуулж өгсөн болоо гэж бод. Төгсгөлтөө би бол тэр хоёрыг дахиж болж байгаа. Яг логикоор бодоод байгаа юм хизээч яаж та гэж уулзах юм тийм байгаа шүү дээ. Үгүй. Гэтэ надад бол логикоор бодоод л тий амар хэцүү цаг үед түр хүний ээж нь гэртээ ингээ хамгаалдаг гэсэн тэр хүүхд ч гэсэн оролцоотой байсан. Тэгээд хамгийн сүүлд нь яасан бэ гэхлээр одоо тэр хүүхдтэй ээж болсон тийм болохоор тэр охин ингээд ямар ч засаа хамгаалаад явна. Тэр охин ч гэсэн өсвөрнээс жоохон багш нэг 17 18 тий. Тий. Тэгэхээр ер нь тэр нөгөө найз залуугийн өмнө захаа бичиж өгдөг ч гэж тий одоо захаа уншиж өгдөг. Тэр бүр амар. Oh, it's weird. And яа. Манай л үхтэй юм мэднэ гэсэн сонсоо. Тэгээд ер нь хэцүү. Ер нь Jojo Rabbit ингээд сөрөг юм хэлэхэд үнэхээр хэцүү гэнэ. Тэгээд бас өөр сонирхолтой юм гэх юм бол нөгөө Jojo Rabbit-ийн шүүмжлэгчдээс авсан үнэлгээ байна л та. За. 80% гэдэг бол муухай. Rotten Tomatoes critic-уудаас 80% авсан байгаа. 80% гэдэг бол муу үнэлгээ биш. Гэхдээ сайн үнэлгээ болж шүү дээ. Сайн мөн. Гэхдээ муу биш. Гэхдээ Rotten Tomatoes чинь л бахалзуутай юм байгаад байдаг. Тэгэхээр Rotten Tomatoes дээр ер нь бол надаа 60-аас дээшээ тэгээд IMDb дээр 5-аас дээшээ байвал тэгэл гайгүй байсан. Юу илээ? Нэг аваад идэх чинь. Юу? Бахан парадик. Scary movie, epic movie, superhero movie. Нэг Amber Series гэнэс юм аа. Ямар хин тоглосон бэ? Amber Heard тоглосон ч илүү. Amber Heard тоглосон бол мохоо. За тэгээд тэгтээ энэ Metacritic дээр бас 100-аас 58 авсан байгаа манай Jojo Rabbit маань. Яг Metacritic талтай тэгэхээр хэрэг Metacritic-ийг мэдгүй бол мэдээж кино тоглоом шүүмжилдэг сайт байгаа. Сайт байгуулга сэтгүүл. Тэгээ IMDb бодох юм бол арай илүү чанга шүүмжилдэг. Чанга тэгээд арай ийм мэрэгчлийн. Тийм. Тэгтэл 58 бол биш. Letterboxd дээр хийдсэн харсан. Арайгүй. Нэг 4 хавцал ягаад. Тийм. Ямар ч тач ер нь бол ингээм ийм одоо ер нь эднийг хаадахад дундаж үнэлгээдэг кино байгаа байхгүй юу? Тийм. Дундаж үнэлгээдэг кино биш шүү дээ. 10-аас 10 кино байхгүй юу? Тийм үү. За арай ч 10-аас гэтээ ер нь үзэхэд айгүй хайфан хүн амьдралдаа нэг үзчихээд бол яаварсан. Амьдралдаа нэг биш ингээд ер нь ингээд хэцүү үе тохиолохоор ч юм comfort movie байгаа байхгүй юу? Тийм ер нь comfort movie шүү. Тийм. Ер нь тийм байна да. За тэгээд хамгийн бас сонирхолтой юмнуудынхаа нэг гэх юм бол энэ ч сул талаас юм шүүмжлүүд байна л да. Зарим шүүмжлэгчдэд нацизмыг хошигнол болгон үзүүлсэн хит хөнгөнөөр авсан мэт санагдсан. Гитлерийн төсөөллийн дүрийг хит зөөлрүүлсэн гэх зэрэгээр шүүмжилсэн байна. Гэхдээ ингээд бодоод үзэнгүүт манай шүүмжлэгчид аягуулаг мэрэгчлэн хүмүүс байдаг л да. Тэгтээ мэрэгчлэн хүмүүсийн өдөөс бас үг л гэж болохгүй л дээ. Тэгтэл эн чинь киноныхын зорилго нь шүү дээ. Бодоод үзэлтэй. 10 настай нацист хүүгийн хорвоог харах хүнцэх байгаад дээ. Тэр чинь ингээ бага пропагандад яатсан байгаад яг юу хэсэд байгаа юм. Ер нь хэцүүлтэй. За тэгээд энэс өөр хөөрхөн Гитлертэй кино 2 дугаар дэнийг ингэж харуулна гэж юу байсан. Та нар зүгээр тэ 10 настай хүүхдүүдэд үзүүлцгээе. 2 дугаар ингэж амар байсныг. Тэгээд киноныхоо манаас гол үзүүлэх гэсэн санаа тэгээд киноны маань дүгнэлтээ хэлээд хоёлоо юм бол подкастаа дуусгая гэж бас бодож байна. За тэгээд миний хувьд гэх юм бол хамгийн нэгдүгээр үзэл сурталх буюу пропаганда яг одоо тарих угаалт гэх юм.
Торхугалт буюу пропаганда үзэл суртал хүнийг хэрэг удирддаг вэ гэдгийг нэгдүгээр маш сайн харуулсан юм шиг санагдсан. Жожо бол хүүхэд гэхдээ муу хүн биш. Гэхдээ түүнийг нацист ингээд сургаалаар ингээд сургаалаад нацист боловсруулад айх хэрэггүй үзэн ядах хэрэгтэй гэж заагаад байгаа байхгүй юу. Тэгээд энэ бол үзэл сурталын хамгийн аюултай тал. Тэгээд ямар ч гэнэ хүмүүсийг дайчилж чаддаг. Дайны дараа нөгөө хүүхдүүдийг ингээд юм зөвлөгөөдсөн шүү дээ. Тэр мэрэгэр ингээд хэцүү. За миний хувьд болохоор Хитлерийг хүмүүс бүр одоо Facebook дээр тавихаар банддсан шүү дээ. Яг ерөөхдөө бол би бол тийх ёсгүй гэж боддог. Яагаад гэвэл бид нарт аль хэдийн энэ зүйл тохиолдсон. Жишээ нь одоо Берлиний одоо 2 дугаар дайн гарсан Хитлер байсан болохоор бидний одоогийн хилэгдэж байгаа одоогийн түвшинд хүрсэн гэдэг ч юм уу тий. Берлиний Олимпиас анх бамбар ингээд тасч ирснийг мэдхүү. Тийм болохоор ингээд бид нарт авах юм байгаа. Бас сурах, цох дахиж хідээс давтах ёсгүй зүйлүүд тэндээс байгаа. Тийм болохоор бид нар түүхээ эргэн зөвчөөж тэр хүмүүсийг дахин мэдчихэж ирээдүйд тийм зүйл гарахаасаа сэргийлнэ. Тийм болохоор ер нь бол бид нар түүхээ илүү мэдэх ёстой. Тэгэд яаж мэдэх нь бол тэгээ бус хүмүүсийн сонголт. Тэгэхээр энэ киног үзээд ер нь айгүй хөрхөн гоё хөнгөн хармаар байвал энэ киног үзээрэй. Тэгэд энэ киноны хамгийн том одоо гаргах гэсэн үзүүлэлт нь бол тийм л ах. Өөрөө найруулагчны хүртэл өөрөө жив одоо еврей хүн байгаа. Тийм болохоор Jojo Rabbit бол хамгийн хөөрхөн Хитлертэй 2 дугаар дайны кино юм аа. Тэгээд Тайга Вайтитигийн нэг ишлээс дурдъя гэж бодож байна л та. Хэрвээ бид диктатур үзэн ядалтын тухай хошигнохгүй бол тэд илүү их хүч авна. Хошигнол бол зэвсэг гэж хэлсэн байгаа. За ингээд дараагийн дугаараа уулзлаа. Түр баяртай. Jojo Rabbit үзээрэй. Хүүхдүүдтэйгээ хамт. Хүүхдүүдтэйгээ хамт үзээрэй. Хүүхдүүд нь ганцаараа үздэг. За тэгээд кино бидний нүдээр баяртай.